Сайн бацхан үзэгчдээ та бүхний үзхийг хүсдэг шунан дурлах түүхийн парт 2-ыг оруулахад бэлэн болоод байна. Энэ бол адал явдлаа дахин эхлүүлсэн баатарлагэр Рикийн гайхалтай зомнол. Тэр 30 наснда зүгээр нэг энгийн хүн бишгэлгээ баталж дэлхийг донслохох хүчрэг дайчдын замаар алхаж эхэлдэг. Тэгвэл бүгдээрээ Рикийн номог болсон үйл явдлыг томилоо үзэцгээе. Дараагийн анги маань Адальп хэмээх нэгэн өрөөр эхэлнэ. Адальп бол тэний ч чадвар хүчийг нүдэрээ хараад тооцоолж чаддаг онцгой чадвартай. Тэр бидэнд энэ ертөнцийн хүчний дөрвөн үндсэн суурийг тайлбарлаж өгдөг. Хүч, авхаалж, мана багтаамж, мана хяналт. Адальпийн нүдэнд жирийн хүн харагдахад хичнээн сул дорой болохыг тэр мэддэгч Растер шиг хүчрхэг нэгнийг хараад нүдэнд бүр өвдөж тэгснээр Рикийг харсан ч бүр сохорч байлаа. Энэ үед Рикийн хуучин ажлын охин Лиса Рионот дээр очин Рикийн тухай асуун ийм олон найзуудтай болсонд нь Рикийн өмнөөс баяртай байв. Ингээд Рионот Лисатай хамт сууж тулааныг үзхийг хүсэв. Рик ч удалгүй гарч ирэв. Тэр Растер хэмээх E-ранкийн адал явдал хайгчийн эсрэг тулдах ёстой. Растер бол бусдыг дээрлэхийг дуртай өөрийгөө хүчрхэг гэдгийг харуулах гэж залуусыг шавар тунгадаг нэгэн. Тулдаан эхлэхэд Растер чи ягаад адал явдал хайгч болох гээд байгаа юм бэ? Чамшиг хөгшин нөхөр энд юу хийж байгаа юм бэ гэж доромжлно. Гэвч Рик ийм хөнгөн бодолтой хүнд яагаад ялагдахыг хүссэнгүй. Тулаан эхлэхэд Рик огт төлөлсөнгүй. Рионотын зөвлснөөр эхний минутанд зөвхөн Растерыг ажиглаж зогсоно. Галзуу шидэт бөмбөлгүүд мүс гал гээд Растер бүх хүчээ Рикийг өвөө хэлэхэд ашиглана. Гэвч Рик хөдөлсөнчгүй. Энэ нь Рикийн олон жилийн бэлтгэл түүний багийнхны тусламжтай бий болсон чадвар байлаа. Боргон тгсэн чинь Рикийн биеийн хүчийг хөгжүүлэхийн тулд түүнд 100 кг жинтэй хөлний гинж зүүлгэн ойгоор хөөдөг байжээ. Мизит болохоор Рикийн мана хяналтыг төгс болтолн заасан. Рионот болохоор Рикийг хэрхэн хурдтай авхаалжтай болохыг заажээ. Рионотыг яг үнэндээ бас нэг багш гэдгийг мэдээд Лиса гайхав. Рионот зүгээр л медиа хувцас өмсөх дуртай нэгэн болж таарав. Растер Рикийг хөгшин төгсөг гэж дуудаад өөртөө байгаа бүх элементээрээ довтлон өөрийгөө ялалтанд бүрэн дүүрэн итгэлтэй байх боловч түүний хоёр дүүгийн айснаар Рик ямар ч шарах авсангүй. Тултааны оргил үед Растер Рикийг гараараа намнахаар дайрлаа. Гэтэл Рик түүний довтлогоог сөрөн нэг л цохилтоор Растерыг унгадаг. Төрүүнээс хойш Растерын довтлогоонуудыг ажигласан Рик өөрийгөө жинхэнэ хүчийг ухаарч би түүнээс илүү хүчтэй юм байна. Түүнээс тутахааргүй юм байна гэж ойлгодог. Рикийн үгэнд түүмээч итгээгүй Растер дахин шид эргэлэн дайрахад Рик энэ дайралтын хариугүй сул дорой байсан өөрийг нь яг үнэндээ тийм суух гэдгийг хэлв. Растер дахин довтлсон ч Рикэд нэцаагдав. Тэгээд өдийг болтол Рикийн хийсэн юм болгоно нь азных байсан. Жирийн зэрэглэлийн хүнээс хүчтэй байж магадгүй ч гэсэн надтай харьцуулна гэдэг бол тэнэглэл гэж хэлсээр байв. Хүн нэр яхаар юм болгоо байдаг байна тий. Одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байсаар байлаа. Рик харин ямар их бэлтгэл хийж энд ирснээ тайлбарлав. Лууны үрлөө орж лууг ялхаас нааш гарч болохгүй бэлтгэл хийсэн ч мөн хорт бодисоор дүүрэн нууранд сэлэх гэж бэлтгэл хийж байсан гэж ярьж байхад Лиса Рикийг энэ бүх бэлтгэлээс яаж амд гарсныг нь гайхав. Багш нарын хэлж байгаагаар яг үнэндээ Рик нэлээд одоо удаа өгсөн маш хүнд шарх авсан бөгөөд Рик өөрийнхөө эмчлэх хүчээр голдуу амьд гарч байсныг хэлв. Мэдээж өгсөн үед нь багш нар нь шид ашиглан дахин амьлуулж байсан байдаг. Рик өөрийгөө багаасаа мөрөөддөг байсан мөрөөдлөө хэлв. Тэрээр ертөнцийн хамгийн хүчрхэг мангас Кайзер Алсабетийг алахыг хүсдэг гэдгээ хэлэхэд Растер тийм үлгэрийн мангас байдаггүй. Наа чин зүгээр л домог гэж хэлв. Мэдээж энэ мангас нь жинхэнэ бөгөөд энэ Орал Калкум бүлгмийн нэгдсэн гол зорилго бол Кайзер Алсабетийг алах байв. Растер хамгийн хүчрхэг шидээ эргэлэн ийм өвсөн голем гаргаж ирэв. Энэ шид нь өдрийг шүн болгосон гэж бодчих. Растер энэ шидээ олон жил хурцлж ийм хүчрхэг болгосон бөгөөд Рик Шаринкана гаргаснаа буруу наа чин буруу аниме техник байж штэ. Рикийн хүү Шаринганаараа дарахад энэ голем юу ч үгүй бутарч Растерыг ухаалтал нь цөлж орхив. Үжигчж гэсэн нүдэндээ итгэж чадахгүй байлаа. Зэрэглэлийн хүн зэрэглэлийн багшийг яллаа гэж үү гэд гайхширч байв. Шалгалтын дараа Лиса Рикийг ямар хүчтэй болсныг хараад бөөн баяр болж байв. Рик аргагүй ирэхэнд өөрийгөө ямар хүчтэй болсноо ойлгов. Одоо хүртэл яагаад ойлгоогүйгээ гайхсаар байв. Энэ үед чимээ гарч Растер болон түүний дүүнер гарч ирэв. Растер Рикийн довтлогоноос болж хөдлөгч хэцүү хамаг биеийг өвдөж байхад Рик Растерын шид ямар гайхалтай байсныг хэлж өгөв. Түүнд гайхалтай авьяас байгааг нь хэлсэн ч Растер дараагийн удаа яагаад ч түүнд ялагдахгүй. Би улам хүчрхэг болно гэж хэлв. Дүүнер нь ч гэсэн ахтаа туслахааргүй. Анжелика харин Рикэд их гай утсанд хүлчил өчөв. Өөй, Анжелика овоош тий чи. Энэ бүхний дараа Рик тэнцсэн болов уу гэд эргэлзээр байж байхад багш нар нь аль эзэн тэнцсэн баяр эхлүүлээд найрлж байв. Рик өөрийнхөө мөрөөдлийн тухай Лисад хэлж өгөв. Жохондоо Рик номноос энэ домогт мангасын тухай
олж мэдээд хамгийн хүчрхэг баатар дийлж чадаагүй тухай уншаад түүнийг дийлэх хүчтэй адал явдал хайгч болох гэхэд ээж нь тийм аюултай ямиг дэмцсэнгүй. Аав нь нааштай байсан ч гэсэн эхлээд ажилтай болохыг сануулав. Хэсэг хугацааны дараа Рик өөртөө нөгөө номны баатартай ижилхэн чадвар байгааг мэдсэн бөгөөд энэ нь хичээж хөдөлмөрлөх тусам улам хүчтэй болдог чадвар байв. Рик ийм чадвартайдаа маш их баярлаж байсан ч удалгүй сул дорой чадвар гэдгийг нь ойлгов. Босод хүүхэд чадвараа ашиглан амжилтанд хүрч байхад Рик чадвараа сэргээж чадсангүй. Тэгээд гүйлдэд ажиллах болсондоо ээж авдаа хэлэхэд тэд бөөн баяр болов. Ийхүү ажил хийнгээ чадвараа хөгжүүлэхийг оролдоод үр дүнгүй байсангүй. Энэ үед Лиса дөнгөж шинэ ажилтан болоод Рикээр заалгаж байв. Шүн дунд эмороод явж байхад нь маш том мангас гарч ирэх ба нэг хүүхэн лүү довтлох гэхтэл Рик хамгаалт зогсов. Энэ нь Рионат байсан ба мангасыг зүйл дуусгаад хамт юм ярьж яваад Рик Рионатыг ямар мундаг байсныг магтаж зэрэглэлийн асуухад эсрэрлих гэдгийг олж мэдээд шоконд оров. Би одоо 30 настай ч гэсэн чам шиг хүчтэй болж болох болов уу гэхэд Рионат шударгаар чадахгүй гэж хэлв. Гэхдээ л их баярсан байсан болохоор дараа нь хамт хоолнд орохыг хүрэхэд Рионат зөвшөөрөв. Тэгтэл хүмүүс ярилцахыг сонсоод очтол Рионат мангасуудыг алсан байв. Баахан мангас алсаар байсан ч гинт дурсамчин сэдэрч Рионат газар дуунахад дахин мангас дайрахаар ирэхэд ашгүй Рикийн найз нь ирж аврав. Рионат тухайн орж энэ цаахан талд миний травма болсон нэгэн луу байгаа. Чиний найзад хүчрэхгүй шүү гэж хэлв. Рикс юун луу? Тэднийг байдаг ч итгэхгүй байв. Тэгтэл өнөөх луу нь дээгүр нисч гарав. Луу нь шид хэрэглэн бүгднийг түгжиж орхив. Ийм хүчрэг мангасыг яаж дийлхийг ойлгохгүй зогсож байхад Рик бүгдийг хамгаалахын тулд урд нь гарч зогсов. Түүний дотроос ямар нэгэн зүйл зогсолтгүй урагшлахыг хүчилж байсан ба найзууд нь зөриг орж довтолж эхлэв. Чадах бүхнээ хийсэн ч лууны өмнө хүчин мөхсдөж байлаа. Дурган дотроос цус нүжиндээ утгалцсан Рик гарч ирэв. Хэзээ ч бууж өгөхгүйгээд луу руу дайрахад няц гიშгүүлв. Энэ үед ашгүй Рикийн олон жил дарагдсан хүчин сэргэж лууны гарыг бут цохив. Ингээд Рикийн дотроос маш их хүч чадал мана идэр ориглон гарч байв. Луу дайрахыг орлоход Рик өлөггөн хааж орхив. Тэгээд Рик хамаг хүчээрээ лууг цохиход гарсан цохилт нь лууны дотор асар том нөх үүсгэх хэмжээний хүчтэй байлаа. Ийхүү лууг алж дараа нь сэрхэд хажууд нь Рионот байх ба Рикийг олон хоног ухаангүй хөвцнийг хэлв. Рик тэр цохилтоороо дотроо ямар ч мана үлдээлгүй бүхнээ гаргасан болохоор үхээд бараг зомби болох ёстой байтал тэрээр сэрсэн тул Рионот өөрийнхөө оркалкум бүлгэмд Рикийг орохыг өрөв. Энэ бүлгэм нь Рикийн алхахыг хүсдэг мангасыг устгахын тулд үүссэн тул Рик дуртаяа хүлээн зөвшөөрөв. Рик энэ удаа мөрөөдлөө орхихгүй гэдгээ өөртөө тангарлаж намайг энд хүргэсэн бүхэнд талархъя. Одоо мөрөөдлөө биелүүлэх цаг ирлээ гэж эргэлт буцалтгүй шийднэ. Ингээд орчин үед эргэж ирвэл Рик ашгүй нэг алхам урагшилж албан ёсоор адал явдал хайгч болсон байв. Нөгөө Риктэй найз болсон Линкс гээд шалгагчч гисэн адал явдал хайгч болсонд нь баяр хүргэж амсан ёсороо хамт сууж юм уух болоод Рикийн гэрт очиж ууя гэхэд манай гэрт ирнэ гэж үү гээд Рик хүн аймаар муухай царай гарав. Хэд хоногийн дараа идэснийхаа дараа Рикийн зурж өгсөн газрын зургийг дагаад уул өөд явна. Бас Рик хамгийн сайн хуйгаа өмсгийг загсан учраас гайхсаар л байв. Ямар гээчин газар амьдардаг яндган бэ гэж бодов. Явсаар нэг авраг том ордны өмнө ирснээ энэ зөлөгч нь чөтгөрийн эзний гэрийг заагаад өгөөгүй өстэй гэд Рикийн гэр гэж итгэж чадахгүй байв. Хонхын дарахад Рик авраг том хаалгыг амархан онгоолгоод гараад ирэв. Дотор нь ороход үнэхээр үзэгсэнтэй цэцэрлэг идэртэй тансаг газар байхан дэр Рик ч гэсэн ийм хол Линксийг явуулсандаа уучлал хүсв. Ордон руу ороход Рионот ухтаж авав. Тэгсэн цаанаас нь Алисерет гарч ирснээ минь асууснаа аянгийн шидээр дайрав. Линкс ч юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад Рик урдуур нь орж хамгаалав. Рионот юм сүтгэсэн төлбөрийн Алисеретийн хоолны мөнгнөөс суутгана гэхэд Алисерет өвдөх сөгдөн говь. Рик Алисеретийн юм сүтгэхээс хамгаалаад завгүй болоход Линкс Мизетийг олж хараад очиж юм ярихад Мизет зэвсэгнээс нь туршиж үзхийг хүсв. Гох дарахад маш хүчтэй шидэгдэж байнаас нь юу ч үлдээгүй дэлбэрч орхив. Хамгийн гол нь энэ зэвсгийг хинч хэрэглэж болох ба хаан дулсын зэргийн хүчийг өөрчилж болох ажээ. Ийм цочирдом зэвсгийг тухай бодсоор ном уншаад сууж байгаа Простонтой таарав. Ямар их номтой номын сан бэ гэж хэлэхэд энэ өрөө Простны унтлагын өрөө гэж хэлв. Простны номын сангийн тухай мөн Рикийн ямар бэлтгэл хийдэг тухай асууж эхлэхэд Простон Линксийн нүд хүсэл эрмэлзлээр дүүрэн байгааг харав. Простон ч гэсэн энийг анзаарч шууд Линксийг бэлтгэл хийлгэж эхлэв. Унаж байхдаа ихтер хүүхдтэйгээ салгах ёс хийж байтал Рионот доороос нь тосоод авав. Хэрвээ Рионот доор нь явж таараагүй бол Линкс газар дээрээ өөхөх байжээ. Амийн аварсан Рионотод талархаад байж байхад Простон ирээд
Линксийг чирээд авч яв. Өдрийн эцэст энэ бүхний дараа яаж амьд байгаагаа гайхаад хэвтэж байхад Рик хурж ирэв. Бростон өдөр Рикээс Линксийг бэлтгэж болохыг асуусан бөгөөд Бростон Линкст маш зөөлхөн хандхаа амласан ээжээ. Тэгээ яг газар дээр болохоор ингэж зөөлхөн хандаж харагдаач. Мизип ч гэсэн Рикийг уурлах үед нь хэтрүүлж болох хэрэггүй. Линксийг үхсэн ч гэсэн бид нар амьлуулчихын штэ гэж хэлв. Хүний амь нас гэдэг тоглоом төдий болсонд нь Рик готров. Одоо Алисрет Линксийг бэлгийа. Одоо миний ээлж гэхэд та түүнийг хомхийн тоос болгочноо гэд Рик татгалцав. Ашгүй хоёулахнаа суух болоход Рионот тансаг техникээрээ цай аягалж өгөв. Гарсныхан дараа Рионотыг ямар үзэсгэлэнтэйг нь Линкс гайхав. Тэгээд энэ Рик Рионот хоёрын ойролцоо хэр байгааг нь асуув. Рик өөртөө итгэлгүй байхад Линкс өөрөөсөө 20 насаар дүү охинтой гэрэлсэн гэдгээ хэлээд чи ч гэсэн хөгшөдөггүй гэж хэлв. 20 насаар дүү гинэ бро. Линксийг цагтад барьж өгөөч. What the fuck? Хоолны цагч болж бүгд л Рионотын гараар гаргаж хийсэн хоолыг амтрахын эцгэв. Хоолоо зөөгөө завгүй байхад нь Линкс Рикэд хандан Рионотод очиж туслаач ээ. Энэ боломжийг чи алдаж болохгүй гэж хэлв. Бас тэгээд явсныхаа дараа бусдаас энэ Рикийн скиллийн тухай асуухад түүний скил онцгой үед л итгэвчдэг бөгөөд хэрвээ Рик скиллийн удирдайд сурчвал тэр хинт ч дийлдэхгүй болно. Бас ямар ч скил болон зэвсэг хэрэглэлгүйгээр нүцгэн гараараа л S ранктай тэнцвүүч хүчтэй гэдгийг тайлбарлав. Линкс Рикийн ямар хүчтэй болохыг гайхширхад Бростон домогт 6 эрдний чулууны тухай асуув. Линкс гүйлдэд ажилладаг учраас энэ тухай мэднэ. Энэ 6 чулуун нөгөө алтарт Кайсер Элизабет гэд мангасл руу хүргэх түлхүүрэг бөгөөд 200 жил тутамд идэвхтэй болдог гэсэн домог байдаг ба энийн үнэн болохыг ойлгов. Тэгээд Линкс энэ чулууны тухай сонсгол юм бол тэдэнд мэдэгдэнэ гэдгээ амлав. Рик ч гэсэн буцаж ирээд өөр охин найрах арга байна уу гэж асуув. Рионот ажилдаа хэтэрхий сайн учраа бүх ажлаа ганцаараа хийсээр байв. Ингээд гүйлдөө буцаж очихоор Рэгээд адал явдал хайгч байх бөгөөд цэвэрлэгээ хийхин оронд тулдахыг хүсэж байв. Энэ үед манай хэд явж тааран нэг ажил авах гэсэн чинь гүйлд тэдэнд өгөхгүй байж гэн. Энэ ажил нь дор хаяж 2 A ангиллын гишүүн байхыг шаарддаг гэжээ. Рэй болохоор A ангиллын учраас гүйлд шууд Рэгээс тэдэнтэй хамт явахыг хүсв. Үргэлж галзуу адалд явдалд явахыг хүсэн тэднийг залхаадаг учраас гүйлдэд нэг сумаар 2 тулаа онох боломж байжээ. Рэй орктой хамт явахыг хүсэхгүй байсан ч гүйлд энэ баг бол маш өндөр зэрэглэх шүү гэж хэлв. Рэгийн нүдээр бол энэ зүгээр нэг ярддаг орк болон нэг хөвшин ах тэгээд нэг памперстай охин 3 блэ. Тэгээд ойлоо гарч ажиллаа тайлбарлав. Эндээс нэг төрлийн эрдний чулуу хайх ба энийг цуглуулахгүй бол мангас их цуглардаг. Тэгээд аюултай нөхцөл байдал үүсдэг талаар тайлбарлав. Мөн Рик хэдий F ранк ч гэсэн A ранктэй дүүцхүүч хүчтэй бөгөөд тэр домогт мангас сэдрийг алах хүсэлтэй гэд өөрийгөө танилцуулв. Гэсэн ч Рик ранк багтаа болохоор Рэй өөртөө нь яагаад ч дүүцгүй гэж бодов. Алисрет нэг сонин гэрэл олж хараад бүгд тийшээ явахаар болов. Яваад очтол лууны нэг төрөл Wyvern ангаа зооглож байхдаа таарав. Рэй ямар аюултай мангас болохыг ойлгоод модны араас харж байхад манайхан тоогчгүй явсаар байв. Рэй ч гэсэн яах гээд байгааг нь гайхтал Бростон Wyvern-ыг мангар хүчтэй цохиж хаяв. Өшөө Wyvern-ууд ойрхон байж магадгүй бүгдийг алъя гэхэд Рэй төлөвлөгөө боловсруулахыг говь. Рэй хонгор минь чи дөнгөж сая энэ оркийн ямар хүчтэй цохихыг хараа байстэй. Хэдүүлээ аюулгүй гэж Портерсон бодов. Рэгээс залхсан тул Рикийг хамт жоохон салхилахыг Бростон говь. Рэй ийм чухал үед төлөвлөгөө өдр хэрэгтэй гэд Рикийг ятгахыг оролцоор байхад хажууд нь үгсэн Wyvern газардав. Мөн удаа дараалан газар тийшээ шидэгдэж буй Wyvern-уудыг хараад Рэй цочирдож орхив. Тэгсэн бас нэг Wyvern Рэгийн хажууд газардахад Рик аварч яг ийм амар мангас урд нь гарч ирсэн болохоор Рэй цочирдсондоо хөдөлж чадахгүй байв. Жирийн Wyvern хүртэл A ранктай Рэг чоконд оруулах авраатай байв. Рик харин Рэг зутахыг хүсээд урд нь гарч зогсоход Рэй татгалзаж хамт тудалдахыг хүсв. Тэгээд ямар нэгэн байдлаар туслахыг орлоход Рэг луг ганц цохилдоор зүйл тусгачихв. Гэтэл Рэгийн царай энэ амьдралдаа сунж байгаагүйгээр амар сонирн болов. Рэг ч гэсэн одоо өөрийнхөө хүч чадалд улам итгэлтэй болов. Дараа өдөр нь Рэй бодолд автаад зогсож байхад дарга нь ирээд яагаад ажиллаа хийхгүй байгааг нь асуухад өчигдрийн адал явдал ямар сонирн байсныг хэлв. Мэдээж Оракалкум бүлэг тэгэх нь ойлгомжтой. Гэхдээ тэр олон Wyvern-уудыг идэх гэж байгааг сонсоод Рэй маш их гайхжээ. Wyvern-ыг идэж болдог гэж юу гэд янз бүрийн бодлоор дүүрэн байжээ. Энэ бүлэгмийн бүх гишүүд S ранктай байдгийг мэдэж аваад өөрөө ч гэсэн S ранктай болохоор хатуу шийджээ. Манай хэд ашгүй улаан эрдний чулууг олоод Мизитийн шидээр бусад эрдний чулууг хайв.
Тэгтэл нэг чулуу нь болохоор тулаан тэмцээнээр алдартай хотод байж гин. Олон жилийн өмнө Александр гээд тулаанч энэ улсыг байгуулсан бөгөөд тулааны хот гэдгээрээ олон танигджээ. Прост нь ч гэсэн ядаж нэг удаа энэ нөхөртөд тулдаж үзхийг хүссэн ч гэсэн хэрвээ тэгвэл энэ улс тэдний тулаанд хомхын тоос болох хэжээ. Мэдээлэл авах гэтэл Бростноос айгаад ямар ч нэмэр байсангүй. Нэг охиныг хулиган дэрлэхэж байгааг хараад Брост нь туслах гэтэл хулиган бүл үсрээд харахгүй годомжлоо Бростныг дагуулж оров. Яс хугарах, гавал бяцрах чимээ гадаач сонсогдохоор чанга байлаа. Тэгээ энэ хөгийн дагц хитрхи чанга цодуулсан болоод ч тэрөө хоосон тархинд нь ядаж хүнтэй мэдлэг хэмжээний IQ суусан байжээ. Тэгэд энэ хоёроос нөгөө эрдийн чулуутай ижил зүйл харсан эсхийг асуухад яалтчгүй иймэрхүү юм харж байсан ч гэсэн хаана харсан гэдгээ санахгүй байв. Гэхдээ энэ хотын алдарт тулаанд оролцохыг хүсэн тэндээс ямар нэгэн мэдээлэл олж болохыг сануулв. Тэгээд 5 удаагийн авраг нэг хүн чон тэмцээнийг зохион байгуулж байгааг хэлв. Тэгтэл яг энэ үед нөгөө чулуун аврагын бүсэнд шигтгэстэй байгааг санацгаав. Кервин харин бүх фэнүүдтэйгээ салах ёсхийн дотогш орж амрангаа энэ бүх тулаанууд ямар уйтгартай байсан ядаж нэг удаа олигтой хүчтэй хүнтэй тулдаж үүсэх юмсан гэд яриад байж байхад манай хэд араас нь орж ирэв. Кервин хараад л шууд энэ хүмүүсийг жирийн хүмүүс биш вэ гэдгийг ойлов. Рик ч гэсэн гинт орж ирсэнд өөчлөлтөхгүй байхад Бростон шууд энэ бүс надад хэрэгтэй байна гэж хэлв. Энэ эрдний чулуун эрт үед манай багийн гишүүний мэдлэлт байсан учраас буцааж авах хэрэгтэй байна. Оронд нь яг ижилхэн чулуу хийгээд өгөх болохоор энэ чулууг асуухад би хамгаалагч нар нь ийм бүтэхгүй хулгайч нарыг гаргаж хаях хэрэгтэй гэж уурлахад Кервин худлаа ярьж байгаа хүнийг шууд мэддэг учраас энэ хүмүүс худлаа яриаггүй байна гэдгийг ойлгож байв. Гэхдээ энэ бол манай Херетопия улсын хөрөнгө учраас чамд өгч чадахгүй. Амар байвал авраг бол гэхэд Бростон за яах вэ? Байж болох санал байна гэд явцгаав. Тэгэд энэ жимийнхэн эзэн ямар бүдүүлэг хулгайнууд вэ гэхэд Кервин болгоомжтой байх хэрэгтэй. Тэдэнтэй тулалдсан бол энэ байгааг бүх хүн өөхөх байсан гэж тайлбарлав. Манай хэд ч гэсэн яаж тэмцээнд оролцох талаараа ярилцаж бүгд орохоор болов. Мэдээж маш олон даваатай учир өөр бүсээс салж явах болов. Рикийн эхний тулаан ч гэсэн болж түүний өрсөлдөгч нь одоо болтол нэг ч тулаанд ялагдаагүй охин гэж сонсов. Гинтхэн хаалгонгож ягаад чим танил хоолой дэвжээг цууратуулв. Маш сэтгэлтэй хоолой Рикийг харсан даруйда алга болов. Рикийг ягаа энэ байгааг нь асуухад Рик ч гэсэн эргүүлээд асуув. Растер хамт ирсэн бол түүнтэй яаж нүүр тулна гэхэд Анжелика ганцаараа ирсэн тул айх хэрэггүй гэж тайвшруулв. Рикийн ямар хүчтэйг мэддэг болохоор ямар азгүйгээ гайхан хамаг хүчээрээ нухацтай тултаар болов. Гэтэл гинт бүдэрч ойцсноо дахиад ямар азгүйгээ гайхаад босоход дахиад л бүдэрчв. Сандарсандаа бүдэрсэн биш Рик түүнд ямар нэгэн зүйл хийгээд байна гэдгийг ойлгоход Рик сүүлийн хэдэн сар миний бэлдсэн техник ямар байгааг асуув. Хүмүүсийг гэмтээдгүй тийм чадвар хүсэж ийм нууц техник сурчээ. Ийм галзуу техник сурсанд нь огтхон ширэлзээгүй Анжелика дахин тулдах гэтэл бүдрээд очив. Рик түүний нүднээс гал цог мэдэрч за яах вэ? Одооноос тэгвэл би чихнээсээ тулдъя гэхэд Анжелика шууд л бууж өгөв. Тулааны дараа Рикээс яагаад энд ирснийг асууж дандаа чамтад таарч ранг ахиж болохгүй хэцүү байна гэд уйлахад Рик түүнийг аргацсандаа бүгд хамт хоол идхийг хүсв. Тэгсэн тэр хоолны газар нь ямар нэгэн тохиолдолд нөгөө ногоо өстэй охиных болж таарав. Ногоо өст Бростонтэй уулзахыг хүссэн учраас ирэх үгүйг нь асуухад ирэхгүй гэж хариулв. Бростон сайн болцсон юм уу хайшаа? Рик тэгээд Анжеликад энэ тэмцээнд төрүүлэх сонирхолтой байгаагаа хэлэхэд ийм том тэмцээнд төрүүлэн гинэ гэд гайхахад Рик чи харин яагаад сэлмээ хаяад ийм нүцгэн гарын тулаанд оролцож байгааг нь асуув. Анжеликагийн хувьд энэ зүгээр л нэг турших судлах гэсэн орлого бөгөөд эхний шалгуур тэнцхийн тулд 40 тулаанд ялсан байх ёстой. Ийм давчуу хугацаанд хинч тийм олон тулаанд ялж чаддгүй бөгөөд Рик өдөрт 10 тулаанд орохоор захиалга өгсөн гэдгийг сонсоод байж боломгүй юм гэж бодов. Маргааш нь эхний тулаанч болж түүний өрсөлдөгч Грид гэдэг нэртэй залуу бөгөөд зохион байгуулагчид түүнийг ямар нэгэн зэвсэгтэй гэсэн цуу яриа сонсоод юу ч олоогүй тул Рикийг болгоомжтой байхыг сануулв. Тулаан эхлэхэд гутлынхаа улан нуусан байсан импакт чулууг ашиглан цохилтынхаа хүчийг нэмэхийг оролдон зохиход бөөн утаа гарч Рикч зүг зүгээр гараад ирж харин Гридийн гар авах юмгүй болжээ. Олон удаа бэлдсэн техник нь яагаад ажиллаагүй гайхахад Рик зохихоор болж хамаг хүчээр албаар онохгүй зохиж зүгээр дан салхинд нь л түүнийг ухаан алдуулж хаяв. Үзэж байсан хүмүүс ч гайхширч холоос ажиглаж байсан Кервин энэ жил ямар сонирхолтой байх нь гэд баярлж байв. За ингээд 2 дугаар парт дуусч байна. Бичлэг удаасан боловчлаарай. Дараагийн бичлэг хүртэл түр бай.